Улсан мөрөн олон чиг угаасан усыг минь яаж гүйцэв? Уул нурууд нь олон чиг улсан нутгийг минь яаж гүйцэх вэ хэмээн сэтгэл дүүн хэлэх. Зүүн зуунаар түүхэн галголом том бадрааж түүхэн дархалж яваа дэлхийн дайдад алдар нэрийн дуурсгагч тун цагаан хайрхан чууд билээ. Хангайгаа гусалсан үзлэнт сайхан байгальтай төрлөх сайхан нутгийнхаа ахан дүүс нутгийн ард иргэд цагаан хайрханчууд та бүхэндээ хошууч мэрэгэн засгийн хошууны 312 жилийн хошууны голомт нутаг болсон цагаан хайрхан сумын манд төвөгт 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Цагаан хайрханчууд бид нэгэн зууныг ардаа үлдээж нэгэн шин зууны эхлэлийг тавьж байна. Цагаан хайрханчууд өнгөрсөн зуунд олон сайхан бүтээлч ажлууд улс ардынхаа аж ахуйд тэргүүн одоо игнэнд ажиллаж амьдарч байсан туршлагатай ард түмэн юм а. Үзэсгэлэнт сайхан байгальтай байгалийн өгөгдөлтэй аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой энэ сайхан нутгийнхаа ард түмэн бол төрсөндөө цагаан хайрханчууд бид бол ховтой хүмүүс юм а. Отгон тэнгэрийн хиймрийг дэлхийд өргөж яваа Монгол улсын төрийн шагнал шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Чингис хаан одонд шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн Намсрай, Монгол улсын хөдөлмөрийн баатар шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн нийгэм улс төрийн нэртэй зүтгэлтэн философийн шинжлэх ухааны доктор профессор Соён гэгэрүүлэгч Балхаа Жог, дэлхийн топ 100 эрдэмтний нэг Монгол улсын гавьяат багш техникийн шинжлэх ухааны доктор профессор Пүрв Тогтох, улсын дээд шүүхийн дараагасан Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Хууль зүйн ухааны доктор Эренчин, улсын төлөвлөгөөний комиссийн ерөнхий хэлтсийн дарга, үндэсний хөгжлийн газрын тэргүүн дэд сайд, сангийн дэд сайдаас нь Дэмбэрэл, хошууч генерал, гавьяат хуульч Сандаг Өчр, алдарт уртын дуучин Монгол улсын гавьяат жүжигчин Ламжав, Жавзан, Цэцгээ, зууны манлай дуучин Адар сүрэн нарын эрдэм төгс хүмүүний үлгий бол цагаан хайрхан нутаг билээ. Энэ цагаан хайрхан сумын одоо өнөөдрийн түүх бол өмнөх одоо бүхэл үеийн одоо амьдрал хөдөлмөр хүчээр зарцуулсан тэр одоо зүтгэлийн үр дүн. За бидний одоо түүх бол 100 хүрээ зогсдог түүх биш. 100 жилийн түүхэн баримтаглан хөгжлийн гарцаан тодорхойлон байгаа Завхан аймгийн цагаан хайрхан сумын нутгийн гүйцэтгэх захиргааны байгууллага нь өнөөдөр Завхан аймагтан ажил үйлсээрээ манлайлсаар ива шилдэг тэргүүний хамт олон юм. Ажилгчдын ихэнх нь залуучууд бөгөөд сум орон нутагтаа ихийг хийж бүтээхийн төлөө цаг ямагт шинийг эрэлхийлсээр байна. Манай сумын хэмжээ нийтдээ бол төрөө 90 гаруй төрийн албан агч ажилладаг. За төрөөс болж байгаа бодлого шийдвэрийг одоо хэрэгжүүлж ажиллаж байгаа албан агчдын нэг нийгмийн баталгааг одоо хангаж өгж байгаагаар бол бас орон нутагт ажиллах одоо залуу болсон хүчрүүдийн тоон сүүлийн үед нэмэгдэж байгаа. Эдүгээ цагаан хайрхан сум нь Завхан аймгийн өмнөд хэсэгт Хангай нурууны салбар уулс дунд далайн түвшнээс дээш 1488-аас 3470 метрийн өндөр оршин байна. Нийт 2.7 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй Айгт, Баян-Булаг, Онц, Цэцэрлэг гэсэн 4 багийн 438 өрхийн 1300 гаруй хүн амтай 96 мянга гаруй толгой малтай Хангай говийн үсгэлэн төгөлдөр нутагтай билээ. Манай нутаг бол яг угаангаа гасуулсан сайхан нутаг байгаа юм гөр хэм. Тэгэл энэ дээрээс ч одоо гавчиг удаг гэдэг газар үлждэг аль манайх. Хоримтын баруунсалаа гэдэг газар тусдаг. Тэгэл яг энэ сумын дөөс доошоо нөхдөр нэг 50 км газар нүдгийм сумоос дээшээ өгсөд нэг 30 40 км газар зусчгаал тэгэл явдаг юм. Гоолнуудаа маллаа амьдрал гэж боддог. Одоо зөв хэмжээний малж байгаа маллаас ашиг шимэн авалгүй байх уу. Тэгээ сайхан манай цагаан хайрханчил сайхан говь хангах хосуулсан сайхан нутгал тоо. Одоо манай одоо энэ өндөр улааны энэ юунд л байна. Суунд байна. Энийг өндөр улаан, энийг чандман. Тэгээд тийшлээд сонгон даах тэгэл тэг байна да. Орон нутгатайгаа сайхан энэс л яаж явах амьдрах вэ? Юу сайхан байна шүү дээ. Баг нийтдээ нийлээд нэг 500 гарнах. Одоо төрж эхэлж байгаа хон зөкссөн. Манай баянга сайхан шүт. Зөөр онны тарган цавтай сайхан л боллоо. Хавар намартны дунд нутгаараа явж байгаа өвөлд нь баруун арц. Цахмангол их ойртож очин доо. Бэлчээр сайтай.
сайхан газар бий. 2022 он билүү. Алтан төлөө ийдсэн болсон. Тийм амжилттай мал болж байна да. Манай одоо 900 гаруй богт. Одоо энэ яг төлсөнгүүд наваад. Энэ жир нэг 200 гарна 300 гаар 200 гаар 200 тайлж байна. Ирээдүйн хожтой үлдээх хамгийн том өв бол одоо цэвэр байгаль орчин гэж үздэг. Өвгдөөцийн үеэс өвлөгдөж ирсэн энэ сайхан нутаг орноо энэ чигээр нь өвлүүлэн үлдээх байгалийн ургамал, мод чулуу одоо тэр хүнийг хамгаалах. За хүний буруутай үйл ажиллагаа болон бусад буруутай үйл ажиллагаанаас хамгаалах ийм үүрэг хүлээдэг ийм одоо ариун үйлс. 1990-ад онд улс орны нийгмийн эдийн засгийн тогтолцоонд өөрчлөлт орохын хэрээр цагаан хайрхан сумын захиргааны бүтэц өөрчлөгдөж 1992 оны 3 дугаар сарын 9-ний шийдвэрээр Монгол Улсын засгийн газрын 12 дугаар тогтоол, Завхан аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны бүрэлдэхүүнд сумын засаг даргаар 1992-оос 1996 онд дорж, засаг даргын орлогчоор Шагж, Бямбаж, Мөнхтөр нар ажиллаж, тамхын газрын даргаар 1992-оос 1993 онд Эрдэнэбат, 1993-аас 1996 онд Дорж Готов нар ажиллаж байлаа. За аймгийн сумын энэ уралдаанд манай сум нэгдүгээр байрч шалгалсныг та бүхэнд баяртайгаар мэдгэж байна. Нэгдүгээр байр эзэлсэн эзлүүж 50 мянган төгрөг баярын бичгээр шагалсан засаг дарга нөхөр Дорж Готов. Засаг даргын тамгын газар өнөөдрийн хүртэл сумын ард иргэдэд төр засгийн бодлого шийдвэрт нийцсэн төрийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ хугацаанд цагаан хайрхан сумын засаг даргаар Дорж, Жамбал сүрэн, Уланбаяр, Ган Зориг, Бат Мөнх, Бат Үлзий нар ажиллаж ирлээ. Нэгдэл чинь татсан бүгдад иргэд тэгээ компани байгуулсан. Тэгээ компани захирлаар 3 жил ажилласан. Хуулийн дагуу бол одоо нэгдлийнхаа гишүүдэд өөр одоо нэг мал цаан оролцоогүй усуд бол бас өгөхгүй ийм талтай байсан. Тэгээд малыг бол яг одоо суманд нэгдэлд мал хариулж байсан усуудын нэрийг жагсааж агаад хүн амын тоонд нь хуваагаад малаа тэгээ бүх малаа өгсөн. Ерөөс нэг чүлдээх. Техникүүд болж исэн тракторчин, автомашины желаат нарт бол өөр нөхсөн ерөөсөө. 1992 он Монгол улсын шинэ үндсэн хууль, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн төлөөлөгчдийн хурал цагаан хайрхан суманд байгуулагдсан төвхтэй. Анхны иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар Даш Зэвэг, орон тооны нарийн бичгийн даргаар Шагж нар тус сонгогдсон ажиллаж байлаа. 96 онд бол одоо цагаан хайрхан сумын анхны одоо засаг даргаар бол Чөлтмийн Жамбал сүрэн гэж хүнийг одоо тохоон томилж. За иргэдийн хурлын даргаар бол одоо Дорж, Жалхаагийн Дорж гэж ийм Монгол ардын амьсгалтай мэх. За засаг дарга Жамбал сүрэн бол ардсан намаас ингэж одоо төрийг бол төхнүүлэн байгуулж ажиллалаа. Завхан аймгийн цагаан хайрхан сумын одоо засаг даргын орлогч, хурлын дарга за ингээд засаг даргын ажлыг бол 4 жилийн хугацаанд ингээд одоо хийж явах хугацаанд бол олон улсын байгууллага за энэ Японы Санкогийн сонины газраас бол бид бол төсөл хөтөлбөрийг оруулж ирсэн. За энэ дээр яг хөглөр малжуулах. За нэг айлд бол одоо 60-аас 66 малыг бол одоо 3 жилийн хугацаатаагаар олгосон байна. 60 гаруй айл авсан тэр мал бол өссөн үр дүнтэй, өссөн үр дүн нь бол эзэндээ үлдсэн үр дүнтэй үлдсэн. Миний аав Ванчгийн чажлсран аав маань худалдааны байгууллагад нийт 40 жил ажилласан байх юм билэ. 98 онд цагаан хайрхан сумдаа ирж засаг дарга хийж агаад тэгээ ер нь тэтгэврийн амралтанд гараад амарсан. Ээжээ маань одоо бас энд хинт хэлэхэд одоо Дамбаа зан нэртэй сумын зан хүн байсан. 2004 оны хооронд Агтогийн засаг дарга Шугрын Махвал гэдэг хүн байсан. Баянбулгийн засаг дарга Жамины Сандаг сүрэн онцгийн засаг даргаар Дичингийн Наран гэрэл гэж ажиллаж байсан. 2004-оос 2009 оны хооронд бол Агтогийн засаг даргаар Дамбын Баатар зогт онцгийн засаг даргаар Балсангийн Эрдэнэ гав Баянбулгийн засаг даргаар
Чулууны Сүхбаатар гэдэг дарга байсан. Сумын засаг дарга бол надтай яг 8 жил 9 жил цуг болсон хүн бол Сүхбаатарын ганц зэрэг гэж хүн хоёр дахиж сонгогдож ажиллаж байсан да. Цагаан хайрхан сумаас аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгчид багийн иргэдийн нийтийн хурлуудтай хамтран ард иргэдийнхээ дунд орж ажилласнаар баггүй үр дүнд хүрчээ. Аягтын хүрээ арчлан хийдийг сэргийн цэцэрлэх ажил маань 21 оноос хийгдэж өнгөрсөн намар 8 сард 10 найлж ямарч байсан ашигланд орлоо. Тэгээ ингээд бид үүдийн саналыг авч хамбаар нь одоо дээрээс нь эзэмшиж онгох тахтаа дээрээс нь манай дамдын бүрөвтэй маш их баярлалаа гэдгийг дахин хэлье. Ян хэмээх уулын өвөрт ширээгийн голын эрэг дагуу сунаж тогтсон энэ жижигхэн хэрнээ домог түүхийн өлгийн нутагт аягт дуутын хүрээ байгуулагдаж хошууч мэргэн хошууны гал голомт шашин соёлын төв болж байсан нь саяхан мэд. Тэгэхээр юу ард түмний хандивар ингээд эргээ сайхан ингээд нарчлан гээд маань ингээд босоод би боллоо. Ингээд энд ингээд гүн тусад цаа үзүүлсэн нутгийнхаа ард түмэн засаг захиргааныхаа ингээд усуудад одоо баярлсан одоо тараснаа ингээд илэрхийлж байна. Цомын маань ард иргэд ах дүүс төрөл төрөсөд мөн сумын төлөө сэтгэл зүрхэн тавьдаг нутгийн зүүн олны маань хүч дэмжлэгээр цагаан хайрхан сумын энэ арчлан хийд одоо шинээр сэргэн босгогдож өнөөдрийн энэ бэлэг дэмбэрэлтэй сайхан ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмадууд маань мөн бас энэ арчлан хийдтэй мөргөж арчлан хийдийнхаа үйл ажиллагаатай танилцж байгаад бас хувьяасаа болон нийт цагаан хайрхачуудаас талархаж байна. Одоо манай аавыг одоо Лохонцэргийн лавг гэдэг хүмүүс. За тэгээ манай аав бол одоо анх тодорж ирсэн төгөөсөн зэрвэл одоо адуун зөвлөлтөд одоо өөрийнх нь хувийн дээр одоо майны ус гарч ирээд тэгэл анх тодорж ирсэн юм билий. Манай аавч бас амтнд одоо янз бүрийн ийцэд үзүүлээ гэж одоо бас 3 удаа баригдаж. Энэ хоримтын гол дээр одоо яг нүүж явахт нь бас араас нь ирж одоо барьж ирсэн юм билий. Өөний өөрийнх нь юун дээр одоо бид нар очсон бүгдээрээ тэгээ суудсан байсан. Тэгээд нилээн бороо орсон ер нь одоо зүтнээх мах одоо нилээл хийдэг хүн байсан л да. Тэгээд бороо явсан. Тэгэхэд л одоо юу ер нь барыг норсон хөнгөл байсан. Шүлэстэй өн дээр настай одоо гүрцэг гэдэг өвгөн. Тэгээд нилээн бороо орлоо одоо ингээ хов уураа байцгааж. Тэгэхээр бас их сонин хүн шүү биднийг бол норгосонгүй харж. Энэ номыг л одоо нороохгүй юм шуулж ийнэ ярьж ирсэн л да. Дэлхийн цөмийн физикийн шинжлэх ухаанд цоо шин нээлтийг хийж, дэлхийн эрдэмтдийн манлай дэва Чингис хаан уданд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор академич Хавтгай Намсрай хэмээх сод хүмүүн цагаан хайрхан сумын өвөр цуврай хэмээх газарт 1943 онд мэндэлжээ. Дорногов аймгийн зүүн баянд манай нефтийн үйлдвэрт ажиллаад тэнд би цөмийн физик ба цөмийн энерги гэсэн нэг юм хөөрхөн жижигхэн ном байсан. Тэрийг уншаад ямар сони юм байдгийг, ямар гачин гоё байдгийг гэд дуруулсан. Тэрнээс ихсэн юм да ер нь. Дэлхийн эрдэмтдийн дунд Монгол улсаа тэр дундаа цагаан хайрхан хэмээх төрсөн нутгийнхаа нэр алдрыг дуудуулж дэлхийд данстай явна гэдэг монголчуудын цагаан хайрханчуудын золбоо хиймрийг дэлхийн дайдад өргөсөн их хувь заяа билээ. Дэлхийн 80 гаруй орны 1200 эрдэмтдийг нэгтгэсэн дэлхийн шинжлэх ухааны актын гэж байдаг байхгүй. Сүүлийн жилүүдэд нэг өвчнөөс болоод цуглааг байгаа. Жил болгон их шуулган болдгийг. 1200-аас 400, 500 хүн ирж хурд ордог байхгүй. Шинэ нээлтүүдээ гаргаж хэлнэ. Нойлын шагналтай усууд ирж лекц уншина. Тийм хорол болдог.
Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Цагаан хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийг Чингис хаан одонд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор академич Хавтгайн Намсраа нэрэмжит болгосон бөгөөд өдгөө тус сургуулийн хамт олон байгалийн гүнзгийрүүлсэн сургуультай сургууль болох зорилт тавин ажиллаж байна. За сургууль маань 1985-аас 86 оны хичээлийн жилд улсын тэргүүний сургууль болсон төвхтэй юм алдартай сургууль байгаамаа. За өнөөдрийн байдлаар манай сургууль 120 гаруй суралцагч нийтдээ 32 орон тоотойгоор ингээд хөөр ажиллагаа явуулж байна. Төрлөх сургуулаа төгсөөд багшийн сургуулийг төгсөөд энэ төрлөх сумдаа 18 жил тасралтгүй багангийн багш хийж байгаа. Улсын тэргүүний цаашдаа ч гэсэн энэ эрхэм алдрыг мандуулсан ийм сайхан сургууль байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдөж явдаг. Тэрний хадлуу ч гэсэн бас өөрийнхөө чадал өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хичээж хармааж явнаа. 20 гаруй жилийн сургуульд ажиллаж байна да. За тэгэл ажиллаж байгаа хугацаанд заалын халаалтанд энэ сургуулийн халаалтанд оруулах, дотор байрыг оруулах мөн засвар үйлчилгээтэй хийгдсэн захиргаануудыг бас бүгдийг холбож бүгдийг шийдэж хийсэн. Түүх сөхвөл 1929 оны 9 дугаар сар Хан Тайшир уулын аймгийн Отхон хайрхан хошууны Жасаа тамгын дэргэд Дуутын хүрээний буурин дээр Тэнхэм нэртэй нэг багш 30 хүүхэд 3 гэртээгээр анх байгуулагдаж байсан нь Цагаан хайрхан сумын улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийн түүхэн эхлэл юм. Тэр үед нь захирд нь Будал Гаяа эрхлэгч багш нь Гомбжи гэдэг хүн байсан гэсэн. 1938 он их булаг хэмээх газарт Сандагжив багштай 25 сурагчтай сайн дурын баг сургууль нэртэйгээр хичээллэж байгаад 1941 онд Мухар Цуврагийн аманд 90 дорж захиралтай багш Сэрэдэндв Нянраг Нярв онхор нар 90 сурагчтай Цагаан хайрхан сумын ардын баг сургуулийг байгуулж байжээ. Сумын төвд ер нь байсан барилга их хоор байсан. Ер нь голдуу гэрээр л сургууль хүртэл ерөөсөө гэр сургууль байгуулагдаж байсан. Суврагийн амд байсан. Анхны сургууль би орж явахад байранд хичээлдэг байсан. Жижигхэн цагаан байшинд солихуу багш, удажгүй багш, тэнэгдээ багш, соднон багш гарсан гэдэг үл нэг эрэгтэй багш байсан бодогдох юм аа. 1955 он 1-р ангид Будчуу гэдэг багштай 1-р ангид орж байлоо. За бид нэр 1961 оны 1-р ангийнхан байна. Балдан дэргэ багш манай ангийн багш байсан. Би 68 онд анх эхлээл Цагаан хайрханд очиод дотор байрны нэгдлийн юунд хуанзнаас буудлаас олоо идчихэд байж идэг нэг жоохон юу өрөөтэй бага сургууль байсан. Тэгээд 73 онд дунд сургууль болсон шүү дээ. Хичээлээр эхлэгч нь хэн Фүрвэ гэж өгшөөсөн. 1977 онд Цагаан хайрхан сумын сургуульд багшаар очиж байлаа. Тэгээд эхлээд Мажик гэж захирал байлаа. Дараа Базар сад гэж багш байлаа. Ер нь сайхан сургууль шүү дээ. Улсын тэргүүний сургууль болж исэн. Би өөрийнхөө гэр бүлийн хүнтэй тэнд ажилладаг байсан. Жанцсан гэдэг хүн байсан. Багш Нина нөхөр нь Жанцсан гэдэг. Тэгээд доор цуг төгсөөд цуг очиж исэн гуруудаа. Захирал маань буян дохтох 7 гаржуугаа давгын бас багш байсан. Тэднийхэн дарга үлээс суралцж исэн да гэхэд би Монгол зочдтой ангийг авсан их хэцүү байсан. Эцэг хинжиг мэдгүй өөрсдөө ч дөнгөж нэг ганц сарын курс хийгээл ирж байгаа юм чи. Тэгээ тэр үе жоохон дурсамжтай хэцүү л байсан санагдгийг. Завхны сургуулиуд дотроос бараг 2 дахь нь 3 дахь улсын тэргүүний сургууль болж байсан. Тэр нэрээрээ ч гэсэн одоо хүртэл явж идэг. 16 ангитай анги болгоно 2 бүлэгтэй. Нэг ангид нь 30-аас 40 хүүхэд суралцдаг. Ийм том сайхан сургууль байсан юм аа. Эднэрийн багш захирал удирдлага нь бол манай төрсөн ах Базар сад гэж хүн байсан. Тэр ахыхаа үргэлжлэл болж Цагаан хайрхан сумд очиж багшилж сургалтын менежер хийж байснараа өөрөөрөө бахархаж явдаг. Одоо сургуулийн хичээлийн эрхлэгч
Тэгэл ерөн тэр сомод миний аавд одоо хийгээгүй аль гэж байдаггүй. Ээж минь болохоор багангийн багш байсан. Бас маш олон шавнартай. Манай ээжийн хамгийн том ах Балдан Дориг гээд математикийн багш хүн. Түүний охин оюун цэцэг нь мөн одоо математикийн багш. Бүгдөө тэнд одоо ажиллаж амьдарч одоо их гавьяатай хүмүүс байсан. Тийм учраас одоо өнөөдрийн хүртэл бид нэр одоо төрлөх сургууль дээр аавынхаа түүхэн олимпиадыг одоо жил болгон зохион байгуулж багч гэсэн хувь нэмрээ оруулаад явж байна. Миний аав Дамрин овогтой сумья, миний ээж Хаш овогтой Цэнт нарна бага залуу наснасаа сумынхаа сургуульд багшилж олон сайхан шавнар төрүүлсэн эдгээрийн дотроос одоо Эрдэнэтэн докторууд хүртэл төрөн гарсан ийм гавьяатай сайхан буурлууд байсан. Сумын ой, сургуулийн одоо шинэ жил, сумын шинэ жил эдгээр маш гоё болдог. Тэн дээр цагаан сумынхаа магтаалыг одоо дуулдаг байсан бид нэр өвдөр цахилгаан гэрлийн яраас нь цагаан харихны төвдөө цавчим холоос сүндэрсэн цас тахтын хяртаа гэдэг ингээд дуулдаг. Энэ бол бас нэлээд олон бадагтай ийм сайхан магтаал байсан. Ийхүү цагаан хайрхан түмний үе үеийнхний эрдмийн аянд хөтөлсөн энэ сургуулиас дэлхийн эрдэмтэд төрдөг нь дэндүү бахархан билээ. Гэр өргөний багшаар би одоо 3 жил багшилж байгаа. Одоо нөгөө хөдөө аав ээж нь байгаа хүүхдүүдийн байранд ах их хичээлд нь өглөө нь хүргэж өгнө, өдөр нь нэрэгтэн даалгаврын хэлгэн том ангийнхан нь ерөнхийдөө даалгавраа хийж шалгалт. Би одоо сургуулийн дотор байранд 25 жил ажилласан. Тэгэл одоогийн байдлаар одоо нэг байранд 20-30-аад хүүхэдтэй, 2 догоочтой, 3 жижүүхтэй, нэг байрын багштай л одоо бид нар хамтраад одоо ингээд төмний хүүхдийн одоо сургуульд дугтахтай байлахын төлөө ингээд ажиллаж байна да. 1987 онд сургуулийн дотор байрын тогоочоор ажиллаж эхэлсэн. Одоо 37 дахь жилдээ тогоочийн ажлыг хийж байна. За манай намын сан бол 5471 ширхэг номтой үйл ажиллагаагаа одоо явуулж байна. Тэр бүх салбарын номнууд ерөнхийдөө бол байгаа. Тэгээ голцоо ер нь манай уншигчид бол дандаа бяцхан уншигчид байдаг. Цагаан хайрхан сумын номын санд 65 оны 7 сард хуваарлагдсан ирээд тэгээ үзүүрийн газар номын сан гэж хариуцсан. 1000 номын фонттой 3 бригадаас тэргүүрчинд явж уншуулдаг. Тэгээ тэрний гам бол гол нь кино механиктай хамтран нөгөө хөдөөгөр кино гаргаад явсан бригад суур юугаар одоо сүү зовоолнуудаар Цагаан хайрханчуудын үе үеийн бага насны дурсамж дүүрэн цагаан хайрхан сумын цэцэрлэг 1964 онд үе таалгаа нээж байсан дүү. Тэг бөгөөд одоо ч хүүхэд багчуудын дуу цангинаж өхөөрдөн үрсийнхэн авьяас билгийг хөгжүүлэх үйлсэд багш сурган хүмүүжүүлэгч ажилтан ажилчид ихийг хийж бүтээсээр байна. За манай цэцэрлэг бол анх 1964 оны 6 сарын 15-нд социализмын төлөө нэгдлийн хөрөнгөөр анх 25 хүүхэдтэйгээр ажиллаж эхэлсэн. За анхны эрхлэгчээр маань Ямаа багш маань ажиллаж байсан. Сүх гэдэг хүн тогооч хийжсэн. Тэгээд би өөрөө эрхлэгчийн хийгээд тогоочтойгоо 3 оронтой анх цэцэрлэг нээжсэн юм аа. За 1990 онд надыг анхны цэцэрлэгт орж байхад бол эрхлэгч маань Норжмаа багш байлаа. Хуучин цэцэрлэгт ажиллаж байхад одоо ердийн галгаатай бид нар хавар амраад одоо ууланд очиж модоо хийж ирдэг. Одоо 16 машин модыг 3 өдрийн дотор хийдэг ийм ажилсаг бүсгүйчүүд байлаа. 2016 онд мэрэгжлийн хяналтын байгууллагаас шилдэг ажлын байраар бас шалгарч байсан. Сумдаа хэд хэдэн удаа тэргүүний байгууллага шалгарч байсан ийм хамт олон. За чи нэг өнгөрөөж өөрийнхөө тэргийг төрүүлсэн суудах нь ойдё. Цагаан хайрхан нутаг домогт дуучдын өлгийн нутаг билээ. Монгол улсын 100-ны манлай дуучин Адар сүрэн, Монгол улсын гавьяач жүжигчин уртын дуучин Хамжав, Жавзан, Монгол улсын ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар уртын дуучин Норов Банзад нарын унсан газар угаасан ус нь Ханга говийн үцээлэнд цагаан хайрхан нутаг билээ. Норов Банзад харин жинхэнэ цагаан хайрханы төрсөн шүү дээ. Адраа өтөч харин нэг цэцэрлэгийн нэг сургуулийн 2. Тэгээд дөрөвдүгээр төвсөн бэлжиг хавдаа 2 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
Яг одоо тэгээд адарсан гэсэн усуудны ховдын адарсан гэдэг байсан. Хиний үед. Тэгээд сүүлд ойлгож байгаа юм. Монголын ард түмний хайртай хүү Пэлжээгийн адар сүрэн дуучны төрсэн газар нь Цагаан хайрхан сумын хэрийн цуслан хэмээх энэхүү үцгэлэн төгөлдөр нутаг юм. Айсвы цагийн дуулал мэт уулсын сүрлэг байгалийн урлан цогцолсон ийм сайхан нутагт тийм сайхан дуучинхүү мэндэлсэн нь их хувь өрөөлөжээ. Энэ жил одоо адар вакцины маань 80 насны тохиож байгаа. За энэ дээр бол одоо сумын ердийн урал, цэцлэгийн хамгийн газар, за нутгийн зөвлөлтөй хамтраад мөн одоо адраа самтай хамтраад энэ төрсэн газар дээр нь дурсгалын баг нь босгох. За тэгээд бас энийг ингээд бас дурсгалд төрсэн газрын бас хамгаалтанд авах ийм одоо бодлогын юмуд бол явж байгаа. Манай ихчээс гарсан хүүхэд байгаа юм аа тэгчэний. Миний зээ байгаа юм зээгээс. Цагаан хайрханд видео харахад нэг карантин гэж нэг сайхан газар бий. Тэгээд тэнд төсөө адарсан. Тэгээд тэр Пэлжээ гэд нэг хүн байсан. Мадлын байгаа юм чи. Тэгээ тэр аль хөөхдгөө бидний ээж за өргөө амтан өргөө ингэж яахтай өгч гэд. Тэгээд адарсангүй тэр Пэлжээ гэдэг хүн өргөж явсан. Явсан. Ээжийн төсөн дүү. Адарсан гэж чинь. Би тэр төсөн ихтэй хоёрын ястаа өнө бөөсөө хоочтой бүлдүүлсэн чинь. Цөвч өгдөг юм байсан. Бидний ээжийн аав чодон гэд нэг хүн байсан гэлээ. Ястаа нутаг гошуунтай гайхалтай сайхан дуучин. Тэгээд тэр буянтай борлын дүргэжил ингээл явдаг байхдаа Адарсрын ах бол маш аймаг орон нутагтаа ирдэг байсан. Манайд ирээд нэг сар болсон юм аа нэг өвөл. Тэгтээ надад нэг юм жижигхэн саарл энэ дугуй болонтой нэг саарл чундам хадгалуулаад за миний хөнөөнийг чи нэг сайн хадгалж байгаараа дүүрэн мөнгө байгаа шүү гэд. Тэгээ надад өгч ирсэн. Тэгээ би нэг одоо энэ чундам дүүрэн мөнгө гэж ямрын байхав тэгээд сөхөд үтсэн чи ерөөсөө тэр үед чинь бичгийн цаас мас ховор байсгүй. Тэгээд дэвтрийн таал цаас, таал нүүр цаас, бүтэн нүүр цаасан дээр ингээд хүмүүсийн сэтгэл гараараа ингээвчсэн сэтгэлүүд дандаа гавьяат болгож өгөөч гэсэн төр засагтаа уламжилсан тийм бичгүүд тэр чумдам жижиг саарл чумдамд бол одоо дүүрэн байдаг байсан. Тэгээд ах минь ярихтаа ерөөсөө би одоо энэ үнийг л нэг биелүүлчихвэл ахих нь одоо хэрэг бүтэх гээд намж явсны гавьяа болох гээд байна гэж ярьдаг байсан. Пэлжээгийн адар сүрэнгийн нэрэмжит Цагаан хайрхан сумын соёлын төв 1931 оноос улаан гэрээс эхлээд сумын улаан булан, сумын клуб гэж жилээс жилд өрүүжин тэлсээр сумын иргэдийн хамгийн ихээр очих дуртай санан дурсдаг газрын нэг болсон энэхүү соёлын төвд үе үеийн цагаан хайрханчуудын амжилт бүтээлийн их ундраг нээгдсээр байдаг нь даанчиг сайхан ба. За манай соёлын төв нь бол одоо 3000 гаруй үзмэртэй орон нутаг судлах танхим, за 5700 гаруй номтой одоо номын сантай, энэ сумын одоо ард иргэдэд урлаг соёл, за тэгээд сургалт сурталчилгааны ажлыг бол зохион байгуулж ирж байна. Ардын авьяаснуудтайгаа хамтраад төрөл бүрийн одоо уралдаан тэмцээн, за тэгээд тэмдэглэлт баяр ёслолуудаар бол урлагийн тоглолт зохион байгуулж байна. За хөдөөгийн багийн одоо иргэдтэй бол багуудын хурал, за тэгээ өдөрлөгнүүдэд одоо бас явж үйлчилдэг. Сүрэн хурлаа гэдэг нэг бүжиг ерөөсөө бүх хөгжмийг барьдаг самбуугийн урангийн самбуугийн сүрэн хурлаа гэдэг нэг жижигхэн намхан хүүхэн байсан. Тэр ерөөсөө бүх хөгжмийг ганцаараа л хөгжимдэн. Тэгэл бид нар ганцаар цугаараа сувраад дуулна. Үлзий өргөгч маань одоо цагаан хайрхан сумын цагуурын анхны ажиглагч. Тэрний дараагаар 18 жил сумын соёлын төв эрхлэгчийг хийсэн. Тэгээд ээж маань олон жил одоо нөгөө хөдөө нутаг соёлын үрийг тариг хүчээр одоо соёлын төв өргөний мөргөлж одоо соёлын төв нээлттэй. Тэгээд тийм мэдрэмжтэй мундаг авьяастай хүн байсан. Соёлын төв эрхлэгчээр 10 жил ажилласан. Тэгээ энэ хамт олон маань намайг одоо ахмадын дарга болж биднийг өдөртөд чиглүүлж холбож яваач гэсэн ийм даалгавар өгөөд одоо ингээ ахмадын орон даргаар ажиллаж байна да. Тэгээ өнөөдөр нийт сумынхаа ахмадуудтай баярыг өнөөдөр тэмдэглээд ингээ байж байгаадаа бас баяртай байна.
өнөөдрийн энэхүү чуулгандаа хүрэлцэн ирсэн мачин тавхиндээ энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За өнөөдөр малчтын чуулга уулзалт маань 2 дахь удаага энэхүү зохион байгуулагдаж байна. Ингээ малчтын зөвлөгөө маань бид нар энийг жил болгон олон жил болгон зохион байгуулж явахаар малын гүлийн доотлогын албан дотроос жил болгон тодорхой хэмжээний мөнгийг иргэдийн хурлаар хилцэж төлөвлөж тавьж явж байгаа. Үүний дагуу цэцэргийн хамт газар маань өнөөдөр 2 дахь удаагийн малчтын зөвлөгөөг зохион байгуулж байна. Сумын 70 жилийн зохион байгуулж байсан. Үнэхээр энийг бол одоо ард түмнийхээ хүчээр нутгаа гэсэн сэтгэлдээ иргэдийнхээ хүчээр Эрдэнэ Улаанбаатар улаастаа дархан хотуудын нутгийн зөвлөлийн ханы ард түмнийхээ хүчээр зохион байгуулж байсан. Attoni ergin amtında sullegete Ejin teli tatlın sondosıldım korso Хөдөөжихын баригадад тоо урдгч аж ахуйн хэрэглэгчдэг ажлыг хийж байгаа. Тэгэл ер нь 1991 оны ардчлал хуваарийн хөдөлмөр эрхлэх одоо тийм систем шилжсэн цагаас хойш өдийг хүртэл одоо хуваарийн хөдөлмөр эрхэлж байна. Тэгээд одоо энэ түүх 100 жилийн 80 90 жилийг одоо бүтээлсэн сайхан хөдөлмөрч тийм улсууд байжээ. Тэгээд өөр хүүхдүүд бид нар одоо аав ээжийнхээ ачийг санан дурсаж энэ сум орон нутагтаа сумаар энэ ард түмнийхээ ив нэгдэл эрүүлэг амар амгалан байхыг бүлэгдэж бол одоо эвтэй 4 амтны хөшөөг барьж түүх 100 жилийн хаваад зориулж бүтээсэн. Тоортоор бол лав нэг 5 төрөл байдаг юм аа, нэг аймаг руу өгнө, мөнгө монтоход өгнө. Тэгээ жижиг хүнсний зэхүүд жижиг цэцэрганаар юм хийдэг, хөлдөөж ирж юм хийдэг газрууд авдаг юм уу? Хүрээс талгийн горшоотой. Юусүлээ ажилтдаг. Тий, өөр хүүхдүүдтэйгээ олцсон. Өдрөөс өдөрт хаяад хэлж байгаа цагаан хайрхан суманд орчин үеийн шийдлээр гэрэл цахилгаан харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрэн дэлхийн аль ч оронтой үүрэн телефон, өндөр хурдны интернетийн сүлжээгээр холбогдож сум орон нутгийн хөгжлийн нэгэн гүүр болсоор байна. Манай холбоо бол 1940 онд энэ булгийн гушуун дээр утсан холбоо нэртэйгээр энэ цагаан олмоос ганц шугамар татж холбоо анх байгуулж ирсэн түүхтэй. Бихочер гэдэг хүн анхных нь эрхлэгчээр нэг орос мэрэгжилтэнтэй ажиллаж байсан байлээ. Балдан сүрэн эрхлэгч байсан. Тэгэхэд би ажилд орж Балдан сүрэн совдоо хоёртой ажиллаж байгаад дараа нь Даштилэг гэдэг эрхлэгч орж бид хоёр ажиллаж байгаа хугацаанд одоо жинхэнэ нөгөө дамжуулж ярьж байж байгаад утсан холбоогоор ярьдаг байж байгаад тэгэл энэ үүрэн телефон ороод тэгэл одоо үндсэндээ 100-аас 100-д энэ холбооны хөгжил бит хоёрыг байх үед шилжсэн дээ. За Цавхан аймгийн 24 сум Арцуурын бомбт гээд баруун талд байгаа Улаанбаатараас алслагдсан юм аймаг. За Цавхан аймгийн хэмжээнд бол өндөр урдны шилэн кабралаар холбогдсон ийм аймагуудын нэг. За дээрээс нь Цавхан аймгийн цагаархан сум бол өөрөө өөрийн холбооны болон харилцаа холбооны дэд үтцийн хувьд бас шийдэгдсэн, бүрэн шийдэгдсэн юм сумын төв байгаа. За дээрээс нь Гоголтай аймгийн төвөөс Цавхан аймгийн улаастай сумын чиглэлийн босоод тэнглэгийн зам явж байгаа. Дэд үтцийн хувьд бол одоо нэлээдгөө сүүлийн хэдэн жилийн үед бол хөгжингүй, өсрөнгөө хөгжих тийм дүр зурагтай харагдаж байгаа сумдуудын нэг. 1940 оноос нутгийн түмэндээ доктор хэмээн хүндлэгдсэн Балдан эмч тус эмнэлгийн эмчээр ажиллахдаа эмчилгээний хүрээг өргөж өгж 1000 гаруй хүүхдийг эсэн мэнд төрүүлсэн ачтан байлаа. 1950-аад онд Балдан эмчтэй баг эмч Гомсүрэн хамтран ажиллах болж 1975 онд их эмчийн салбар болон өргөжөж сумынхаа ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд цаг наргүй хөдөлмөрлсөөр иржээ. Базар агчаа эмчтэй Совлогч Долгор гээд 2 орон таатайгаар Сестрийн салбар нэртэйгээр одоо өдгөө 85 жилийн түүхтэйгээр эмнэлгийн төслийн үйлчилгээ хүргэж ажиллаж байна. Намайг орж явахад чинь баг эмчийн салбартай байсан.
Тэгэхэд энэ манай сумын Балдан доктор гэдэг Балдангой байсан төдөө гэж нэмч байсан 2 багынчтай. Тэгээд гайлаа гэж би хоёр шин төгсөж ирж байсан. Тэгээд 75 онд ихэнчин салбар болоод Долгуурсран гэдэг юм чи манай ихэнчи ирж ажилласан. 1975 онд анх энэ сургууль төгсөж ирснээс хойш цагаан хайрхан сумын эмнэлэгт ажиллаж байлаа. Цагаан хайрханы эмчин, тогооч, үйлчлэгч бид гурван ингээд сайхан явж байна. Ингээд гурван найзууд. Өнөөдөр тус эрүүл мэндийн төвд мэрэгжлийн их эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, орчин үеийн багаж техник, амбулатор, хэвтэн эмчлүүлэх тасагтайгаар сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хайрлаж шүтэх хайрхан минь энэ байна. Харж залбирах нутаг минь энэ байна. Заяаг минь даасан хайрхан минь энэ байна. Замбууланд төрсөн нутаг минь энэ байна. Төрийн тахилга заллах тай билээ. Түмэн олондоо буян хишигтэй билээ. Тойрч тогтсон нурууд нь тахилна билээ. Тоймгүй олон уулс нь сударна билээ. Банкны үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор 1977 онд Цагаан хайрхан суманд тооцооны касс байгуулагдаж, эрхлэгчээр нь дорж бол нэрваар нь филэнээр ажиллаж эхэлсэн цагаас тус суманд банк санхүүгийн үйл ажиллагаа хөгжиж, өнөөдөр Төрийн банк, Хаан банкны салбар тооцооны төвөнд ажиллаж, шинэ төвшөнд үйл ажиллагаагаа явуулсаар байна. 81 онд Бүгд Монгол улсын банкны ерөнхий хорооны харьяан тооцооны касс гэж байгуулагдсан. Тэрүүн данхаараад Будсран гэдэг нэр байсан. Тооцоогчлаа. Сүүлд нь тэр хот руу шилжээ дараагаар нь Долгоорсран гэж энэ төрсөн байгааг. Энийг тэр ажилласан да. 93 онд бүх тооцоог цагаан хайрхан тооцооны төв болсон. Энэ тавчирч бүх үйлчлэгийг одоо энд хийдэг. Тэгээд хөдөлмөрчдийн цалинг тавьдаг. Өдөөний малчдын хөдөлмөрийн хөлсийг тавьдаг. Өндөр насны тэтгэврийг тавьдаг. Тийм болж өөрчлөсөн. Сэвлэг хийсгсэн дүр тань ширгнийхэн ширхэгт бий шүү. Сэргэлэн хонгор дуучин хавныхан цуурайд бий шүү. Тэрэл сайхан нутагтаа тэмүүлэн очоорой. Тэндээс үссэн гэдгийг марталгүй санаж яваарай. Дархан хөдөл хотод ажиллаж амьдарч байгаа цагаан хайрханчуудын төлөөлөлтөд сумын удирдлагууд цагаан сарын золголт хийж очиход халуун сэтгэл дүүрэн утлаа. Орхон аймагт амьдран суугаа цагаан хайрханчууд хамтдаа шинэ жилийн цагаан сараа тэмдэглэн цагаан хайрхан сумынхаа хөгжилд өөрсдийн хувь нэрээр оруулсаар байгаа энэ сайхан хүмүүс төрлөх нутгаан гэж сэтгэлэн зориулдаг, нутгийн түмнэн гэж уулга алдан угтацгаах бүлгээ. За манай Дархан улсын аймгийн нутгийн зөвлөл маань том орон нутгийнхаа бүтээн байгуулалтын ажил за бусад одоо хөрөнгө оруулалт тал дээр бол нэлээд дэмжлэг үзүүлж баг хамт олон Дарханд ажиллаж амьдарч байгаа ард иргэдээ бол нэлээ одоо тэгж удирдах ингэж ажиллаж ирсэн. Энэ жилээс бол хөдөлтөй одоо хамтарч бас нэгдэж үйл ажиллагаанд оролцож байгаагаараа бас онцлог байна. Багнуур дүүрэгт амьдран суугаа азаа бурлууттайгаан сумын удирдлагууд нутгийн 100 жилийн угтан уулзан золгож яриа хөрөө дэлгэн нутаг усны хууч дэлгэх нь таатай. Отхон тэнгэр хайрхны ариун аршаан химээгдэх тунгалаг уст ширээгийн гол. Жилийн дөрөн улиралд цагаан хайрхан сумын төвөөн имжин чимэн урсаж чацарган алгалсан голын тохойд нь мал сүрэг таавараа мэдээшилсэн. Хүн замын жаргалын үлгий юм. Ширээгийн голын нэгэн сүрлэг тохойд хадан хисаа бүхий сүрдэм нэгэн уул байгаагаар эрд үеэс нутгийн иргэдэд дахин шүтэж ирсэн энэхүү уулыг тахилгад хайрхан гэнэ. Үнэхээр энэ сүсэг бишрэл төрүүлэм энэ сайхан хайрхны оройгоос отхон тэнгэр уул алсад толтон харагддаг байна. Хан содол завилгатай хайрхан минь
Монголын утга зохиолд өөрийн гэсэн байр суурьан эзэлсэн. Утга зохиолын нэр тишүүмжлэгч Барын Цэдэв, ардчилсан хувьсгалын анхны алтан хараа цайныг яруу найрагч Дарисрэмгийн Сүхбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч сэтгүүлч Балсангийн Лавгсүр, олон ав яаснуудаараа цагаан хайханчууд бахардгийн. Би хэлээд шүлэг өсдөг байсан. Шүлэг өгүүлэг өсдөг байсан. Өчигдөр дугуйланд яваад гадан багш гिचээд тэгээд гадан багш өчи шүлэг өгүүлэг өснөөс илүү чиний шүүмж хамаагүй дээр болж байнаас чи шүүмжлэгч хүн аваар байдаг. Тэгэл шүүмжлэгч хэлсэн. Тэгэл шаналдаг тэгэл горкод явуулсан. Би 70 он байсан юм байна. Аав минь бол тэгээд насаараа л зохиолчтой ороонд утга зохиол санд ажиллаж байгаад төртөө гарсан. Айсвит цагийн өрөөлөөр нутгаасан холхон явлаач алгхан зүрхний хэн гүнд штэн хайрхандаа мөргөнөм хуйг минь дарсан чулуу тэнгил байдаг болохоор хөхөөц та нутагта залбирч явах заяа минь миний хөхөөлсөн нутаг минь. Аав маань цагаархан сумын яг унган 1928 онд төрсэн хүн. Нутагтаа нөгөө Завхан аймгийнхаа хөгжим театрт тэгэхээр соёлын ордон гэж байсан. Соёлын ордонд бүжгийн багшаар одоо очиж томилолтоор ирж ажиллаад тухайн үед бас ингээд театртаа ингээд хөөрхөн нөгөө жүжигийн зохиол бичдэг. Дууны шүлэг бичдэг. Заримдаа бүр тэр нөгөө дууныхаа аяыг өөрөө зохиогоод бүжгээд илждэг. Маш тийм чадварлаг хүн байсан. Би ер нь нэвтрүүлгийнхээ сэдвийг бол өөрийнхөө төрлөх их нутаг, их орон, энэ сайхан сэтгэлийг л ингээ ард түмнийхээ амьдралаас сэдвлэж бичдэг. Миний нэвтрүүлгийн дийлэн хувьд миний төрлөх нутаг цагаан архан сумын уул ус, нэр, олон сайхан эгэл энгийн хөдөлмөрч тэр хүмүүсийн тухай бас тэмдэглэгдэж орсон байгаа. Завхан аймгийн цагаан хайрхан сумаас Улаанбаатар хотод суугаа уугуул иргэд сумандаан ажиллаж амьдарч байсан иргэдийн уулзалтыг 1993 оны 5 дугаар сарын 19-нд барилгын зураг хот байгуулалтын хүрээлэнгийн хурлын зааланд зохион байгуулжээ. Энэ уулзалтанд 200 гаруй хүн оролцсон бөгөөд эдгээр хүмүүс нь нутгаан хөгжүүлэх нэгэн үзүүртэй сэтгэлд хөтлөгдсөн байна. Өв уулзалтаар цагаан хайрхан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл анх байгуулагдаж, нутгийн зөвлөлийн дараагаар Намсрай, орлогч дараагаар Дэмбэрэл, нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дараагаар Мегмар, Чойжил нарыг сонгосон байна. Сум нэгдлээс дарга дорж шагж тэргүүтээ 10 гаруй хүмүүс Улаанбаатар хотод очиж Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийг байгуулах тухай хурлыг хийсэн байгаа. За энэ хурлаар миний аав болох Намсрайг нутгийн зөвлөлийн дараагаар томилж анхны Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа эхэлсэн байнамаа. Тэр нь одоо 10 дугаар хороолт одоо тэр Намсрай гэж хүн байсан. Тэр хүний одоо нэг өрөөнд л одоо биднээс чинь тэр нутгийн зөвлөлийн ирээд одоо дорж дарахтай Бямба гэж иржсэн. Намсрайг хийж явахтал эхэлж орж исэн. Мегмар гээд одоо бас аюуржны Мегмар гэж хүн байсан. Тэр үеэс л эхэлжсэн. 90-ад оны ихээр л дундуур л хэл өдөг хүртэл явж ин яг нутгийн үйл ажиллагаанд оролцох бол хүсэл мөрөөдөл одоо нэр тэр юм аа л гэж би бодож байна. Тэгээ би бол 2007 оноос эхлээд 2008 оныг дуустал аавынхаа үйл хэргийг одоо үргэлжлүүлж сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тэгэхээр зөвлөлт зохион байгуулсан ажлууд бас оролцдог байлаа. Тэгээд бас надад итгэл хүлээлгээд нутгийн зөвлөлийн дараагаар бас өгн хугацаанд сонгогдлоо. За энэ үед бол одоо үүний манай сумын нарийн бичгийн дарга байсан Шагжуга. За бас одоо цагдаагийн хамт ажилтан манай сумын уугуул Сахиаг ба Шагдарж байгаа. Залуучуудаас одоо энэ жамын гарав. Олон хүнд бүгдээрээ нэрвэхээр одоо зүтгэж байлаа. Нутгийн зөвлөлийн ахмадуудаа хүлээж авдаг боллоо. Нутгийн зөвлөлийн шинэ жилийг хийдэг боллоо. Төгсөл төрний ингэж хийдэг боллоо. Энэ Дарханбаатар даргын үед одоо санаачилсан. Бид нэр өмнө говьд одоо Дарханбаатарынхаа ээжтэй явж байгаад ер нь ахмадтай холбоо байгуулмаар байна гэдэг Дарханбаатны эрдэнэ билгээс гуугаад ингэж байгуулсан байна. Энэ маань маш их үр дүнтэй юм болсон. Ер нь ахмадууд маань тэгээ нэг
гэрийн ажилтай эсвэл хүүхэд харна эсвэл гарахын багтайгаа санаагаар айлгээл өдөр өнгөрөөдөг байсан бол одоо бас энэ халбаа байгуулагдсанаас янз бүрийн юм үзэн харна сонирхны тэнд явна тийм маш гоё халбаа болсон юм байна. Тэгээд энэс хойш одоо мөнгөн бас хөрөмтөлтэй бэйний ган дэмждэг юм сайхан халбаа байна те. 20 онд Ахмадын зөвлөл гэж манай цагаан архны Ахмадын зөвлөл гэж байгуулагдсан. Тэрнээс хойш Ахмадын зөвлөлийн нарийн бичиг гэдэг ажлыг хийж байгаа. Тэгээд төрлөх нутгийнхаа 100 жилийн ойд одоо оролцож байгаадаа маш их баяртай байна. Цагаан архныхаа бүх одоо Ахмад буурал бүх цагаан архинчуудаа баярын мэнд хүргье. Бүгдээрээ сайхан надаарай. Одоо нутгийн зөвлөлийнхөө хэдэн залуучууд үргэлж баярлж явдаг шүү. Нутаг хэмээх сэтгэл агуу билээ. Нутгийн түмнээ гэх сэтгэл буян билээ. Жилээс жилд нутгаан гэх сэтгэлтэй залуус олноороо нутгийн зөвлөлдөө орж ажиллаж байгаад сумын ард иргэд ямагт талархаж байдгийг. Ингэж төрсөн нутаг төрлөх сумынхаа хөгжил дэвшилт хувь нэмрээ оруулж сумандаан ажиллаж амьдарч байгаа малчин иргэдийн төлөө сэтгэл тавин ажилладаг цагаан хайрхан сумын үе үеийн нутгийн зөвлөлийнхэн тэдний хийж бүтээсэн бүхнийг үнэлж баршгүй билээ. Хаан төрийн заллагтай, хан төрийн тахлагтай Засточрван хайрхны баруун мотрын аршин Ширээгийн гол орондаалсан Завхан аймгийн цагаан хайрхан сумын нутгийн зонголон та бүхэндээ 100 жилийн мэндийг хүргье. Улаанбаатар хотдох нутгийн зөвлөл маань 7 дахь удаагаар шинжилэн байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ удаагийн нутгийн зөвлөлийн онцлог нь бол дандаа залуучууд одоо нутгийнхаа төлөө сэтгэл зүтгэл гаргаж ажиллаж байгаагаар онцлогтой юм аа. За манай цагаан архинчууд ингээд одоо сэтгэл зүтгэлээрээ нэгдэж чадж байна. Малчин төмөндөө нутгаан сахин суугаа одоо малчин төмөндөө хэцүү цагт нь халуун сэтгэлээр зориулж ингэж нэгдэж чадж байна. Цагаан архинчууд бол хэцүү цагт нэгдэж чаддаг юм а гэдгийг бас энэгээр харууллаа. Одоо бид бүхэн өрн сайхан хавртай золгож дэлгэр сайхан зун бүгдээрээ нутагтаа очиж 100 жилийн ойг ярих яриатай дараа нь 10 жил дурсагдахаар цаашааж одоо илүү дурсгалтайгаар тэмдэглэн өнгөрүүлэх байгаа гэдэг та бүхэндээ итгэлтэй байна. За миний биеийн нутгийн зөвлөх энэ айлын том айлын үүдийн таталцаж өрхийн төшөлцгээр 2014 онд Эрдэнэлэг ахтайгаа одоо Эрдэнэлэгийнхаа нутгийн зөвлөлийн дарга болох үед нарийн бичгийн даргаар томилогдож ажиллаж байлаа. За тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл нутгийн зөвлөлтөө өөрийн сэтгэл зүрхэн одоо зориулж цаг цаваан зориулж өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд одоо ажилласан байна. 2001 оноос эхлээд цагаан архан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга доржгоон одоо санаачлагаар улаастай сумдах нутгийн зөвлөл маань байгуулагдсан. Ингээ 2001 оноос хойш одоо улаастай сумдах цагаан архан сумын нутгийн зөвлөлийн даргаар бол ажиллаж байна. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид маань бас маш итвэх санаачлагтай нутаг орно гэсэн сэтгэлтэй сайхан хүмүүс бол ажилдаг. Цагаан архан сумынхаа 100 жилийн ойн хүрээнд бас бид нар тодорхой ажлуудыг хамтран хийхээр төлөвлөөд хэрэгжүүлж ажиллаж байна. Намар зайны халтар аргал нарс элхэн хөхөлдөж намхан мөрл ээжүүдийн саврын шүтэн дэргэлдэж наран тонтой гэрүүд голын тохоогоор айлсаж намайг хүлээсэн усмын говийг зорин урсаж байгаа да. Тэрс сайхан нутагтан очихын их хүслийг тэмээн шилтийн өнүүдэд ингрээхэн шилүүд овоолдож хадаг цэцэгтэй аваад мөн сүсгэлхийн хүслийг минь хүлээж хайхан нутгийн нь бол өндөрцөн хүлээж байгаа да. Цагаан архан сумын оюутны холбоог үүсгэхэд галзагдсан бэлгүүн амун лувсан данзан гээд оюутны холбоог байгуулсан жилээ ажилтаа орлоготой Монгол залуу хөтөлбөрийг сумандаа зохион байгуулжээс энэ хүрээндээ бол залуучуудын чуулга уулзалт болоо бас нэг бүл зүйтэй малчин үргийнхоо өвлжөө бууцыг хаваржааг засч янзлах тиймэрхүү ажлуудыг зохион байгуулж одоо оюутны холбооны дараагаар бол цэнтэрж гээд думан ажиллаж байгаа. Энэ нь бол цагаан архан сумын залуучуудын тэмцээн гэж болдог байсан бол төгсөгчдтэйгээ хамтраад оюутны холбооныхоо тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Өнгөрсөн одоо 2023 онд бол манай төгсөлтийн ээлж болоод спортын 5 төрлөөр Улаанбаатар хотод очиж 100 жилийнхаа ойг угтан
сайхан арга хэмжээгээ зохион байгуулсан. Ямарваа нэгэн олон нийтийн үйл ажиллагаанд бол залуучуудын оролцоо бол маш их байдаг. Нутагт маань ийм үйл ажиллагаа болох чинь, нутгийнхан маань цуглах чинь, тийм ч ингээ очиод нутгийнхантайгаа уулзъя гэсэн яг л нөгөө нутгаа гэсэн сэтгэлээрээ л очиж ажилладаг. Энэ тэнд ингээд явхад ер нь бол цагаархан гээд нэрээрээ амир углах амир дуртай. Яг л манай нутаг бүр ингээд байгалийн сайхантай, хүмүүс нь хүртэл сайхан байдаг. Энэ тэнд ингээд нутгийн зөвлөлөөр ингээд оюутнуудынхаа үйл ажиллагаанд оролцоод явах бас их дуртай байдаг. Цагаан хайрхан сумын залуусаас өнөөдөр Завхан аймгийнхаа хөгжлийн бодлогод гар бие оролцож, ажил үйлсээрээ манлайлж яваа залуус олон бий. Ээж минь цагаан хайрхан сумд өрсөн. За манай ээжийн аавыг бол Самби намсраа гэж одоо Ахмад дайчин барьцсан хүн. Тэгээ насаараа одоо цагаан хайрхан сумд л одоо ажиллаж амьдарсан лам хүн байсан. Dan Завхан аймгийн улсын хийдийг анхны хамбаар нь Чоожингой байсан гэдэг ирж исэн гэдэг. Ер нь бол бас энэ хийдийг анх байгуулахад манай буурлаа бас ламаар цагаан хайрханаас ирж исэн. Бурхан шишнийхаа чиглэлээр бас Завхан аймаг маань бас хөрштэйг бол харилцаатай байсан. Эсвэл боны товоо австай бас ингэж самтарч одоо ингэж ажиллах чиглэлээр л ингэ явж исэн баг. Тэгэхээр анхных нь одоо тэр хойшоо явсан лам нарын нэг нь бол манай буурлаа намсраа гэж юм. За манай аавыг бол Дүмгийн Пүрэв дэрж гэдэг. За манай ээжиг бол одоо нацгийн оюун чимэг гэдэг сум орон нутагта социализмын төлөө нэгдэлд бас хариуцлагатай ажил хийж агаад тэгээд цацлын эдийн засагт шилжсэн тэр цаг үеэс хойш бас мал аж ахуй эрхэлж бас хуваараа мал маллж байсан юм хүн байгаа. Бид нарын одоо өдий дайны өдий зэрэгтэй явж байгаа маань бас тухайн уул ус маань нутаг усны маань бас буян ишгэ гэж ингэж явдаг. За манай сумын хувьд бол бас аймаг орон нутагт улсын хэмжээнд бас эрдэмтэн мэрэгд бас олноор төрж гарсан ийм бас сайхан хүмүүс зөндөө байдаг. Одоо аймагт ихэд бол судалгаа гаргаад үзэхэд бол төр зэрэгний байгууллагууд бол нэлээд олон төрийн албаа хаагчид, за хувийн хөвшилд бас амжилттай ажиллаж байгаа бас цагаан хайрхан сумаар агуулсан юм сайхан хүмүүс байдаг. Тэгээд түүхт 100 жилийн ойг бас манай цагаан хайрханчууд бас амжилт бүтээл аримтай өгдөж байгаа. За 2023-ны 3 оны ажлаараа бол цагаан хайрхан сум маань төр захиргааны байгууллагууд маань бас аймагтаа 24 сумаас шилдэг 3-т шалгарсан ийм амжилтаар бас түүхт 100 жилийн ойгоо нутгийн захиргааны байгууллагууд цагаан хайрхан сум маань өгдөж байгаа. Манай аав маань Дэмбэрлийн Туваан гэдэг цагаан хайрхан сумд одоо төрж өссөн. Одоо шатар спортын мастер 18-т ерөнхий нэгтлэн болоод тэгэл худалдаа бэлтгэлийн удирдах газар хүртэл одоо дараалал нь 42 жил худалдааны системд ажилласан байдгийн. Завхны ард түмнийг одоо хойтлын хилтэй, Туваагийн хилтэй ингээ бомбт болгож одоо худалдаа арилжаа хийх ийм байдалд явахын тулд аав маань нэлээд олон жилиг зарцуулсан, нэлээд хүнд байсан гэж ярьдгийн аав маань. Миний аав болохоор Сиренингийн тасцүү гэдэг. Аавын маань ажил амьдралын гараа нэгдэлд нэрвар ороод сүйд худалдаа бэлтгэлийн ангийн дараагаар томилогдоод олон жил хийж байгаад 90-ад оны өвчлөө үед Бэндэр хайрхан компаниг үүсгэн байгуулж захирлаар ажиллаж байгаа. Тэгээд 2010 онд болохоор сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар томилогдоод тэгээд хурлын даргын ажлын албан тушаалыг бас хашиж байсан. Манай ээжийн аав бол Сэтүү гэж хүн анх цагаан хайрхан сумын нэгдэл Алдар хаан сумаас салж байгуулагдахад одоо тэнд сумд нэгдэлд элсэж очиж исэн, гэр бүлээрээ очиж ингэж сумын нэгдэлд мал маллж исэн, малчин хийж исэн юм хүн би. Ээж маань анх цагаан хайрхан сумд илгээлтийн эзнээ томилогдож ажиллаж байгаа. Нөгөө дээр үе илгээлтийн эзэдсэн чинь сайн ажиллах юм бол нөгөө их сургуульд явуулдаг. Тэгээ хөдөө аж ахуйн их сургуульд оюутан болж очиод аавтай минь танилцаад за манай аав Ламын Уланбаяр гэж хүн би Увс аймгийн Тэс сумын харьяат. За тэгээ аавын минь анх ажил хөдөлмөрийнхаа гарааг эхэлжсэн сум бол цагаан хайрхан сум. 1984 онд эдийн засгчаар төгсөөд сумын нэгдэлд эдийн засгчаар очиж ажиллаж исэн юм. 2009-оос 11 онд мөн бас энэ сумын ажил амьдралаа холбож сумын цэцлэрээр томилогдсон ажиллаад энэ хугацаанд сумын 90 жилийн ойг тэмдэглэл өнгөрүүлж байгааг бас тэр түүхээс мэдхий. За манай аавын аав банзарч гэж хүн байсан. За энэ хүний бол одоо бас нэг худаг гаргасан хүн байдаг гэдэг нэг цагаан булаг гэдэг. Тэгээ банзаа худаг гэдэг бүр нэртэй. Нутгийн бол одоо хүртэл тэгж нэрлэдэг. Удам судраа ярихаар манай аавын төрлүүд бол тийм тайж гаралтай усуд цагааранд бол тайжууд гэж байсан. Тэдний л үр ухсааны усуд.
усны овоо хэмээх энэхүү байгалийн ариун дагшин газрыг нутгийнхан эртнээс дахин шүтэж дээдэлсээр иржээ. Хөх тэнгэрийг чимэн амар амгалан орших энэхүү хөх усны овоон дээрээс милми баясхан цас дотхон тэнгэр хайрхан харагдах бөгөөд цагаан хайрхан нутгийнхан энэ л газраас их хайрхнаа үеийн үед тагсаар ирсэн нь нэн учиртай бүлгээ. Овоо маань энэ сум орон нутгатаа насаараа ажиллаж хөдөлмөрж ирсэн хүн байгаа. Энэ ардын их ордны депутатаар сонгогдож байх үедээ анхны суур машин, анхны машин, дизель станц, за тэгээд цаашлаад хүний их эмчийн салбар, сургуулийн 8 жилийн сургуультай болох энэ асуудлуудыг бүгдийг одоо өвөө аав маань хөөцөлдөж гар бие оролцож ингэж бүтээж байсан түүхтэй байдаг юм аа. Депутат Дамдин хэмээгдэх энэ эрхэм хүний үр сад цагаан хайрхан сумынхаа түүхт 100 жилийн ойд зориулан түүний гэрэлт хөшөөг сумын захиргааны өмнө ийхүү сүндэрлүүлж төмөн олноон баясгаж байна. Даваагийн Дамдингийн наран гэрэл гэж зэ охин нь байна. Төр нийгмийн нэр зүтгэлтэн ийм хүн байсан юм аа. Тэгээд буурлаахын хөшөөг босгоод төрлөх сумынхаа 100 жилийн ойд оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Цагаан хайрхан түмний эрт цагаас дахин шүтсээр ирсэн шүтэн уулын нэг бол Бэндэр хайрхан. Монголын их элсний зулай гэмжин орших энэ сайхан уулын тухай олон домог байдаг бөгөөд дэрэгдэн очих бүрий өөрийн эрэхгүй бишрэл төрөхгүй заа. Бэндэр хайрхан их сайхан тагтлах чөтлөгтэй тагчээсэн уул. Тэр доор он сайхан гэдэг нэг сайхан уул байна. Тэрнийг одоо Бэндэр хайрханы гал тогооны байр гэжсэн гэж байгаа урд. Тэгээд одоо жинхэнэ манай цагаан хайрхан уул гэж том урталтан том уулагааштай тэргээрээ нэрлсэн сум. Цагаан хайрхан сумын нэрийг хэв дэлхийд дуурсгаж яваа спортын алдарт олон бий. Тэдний дотроос Парис 2024 Паралимпийн авраг, олон улсын хэмжээний мастер сүрэн живийн анхны багш, таеквондогийн дэлхийн авраг, олон улсын хэмжээний мастер Сандаг Доржийн Будхүү бол цагаан хайрхан сумын уугуул нэгэн. Мөн Монгол улсын гавьяат тамирчин, дэлхийн хошой мөнгө хүрэл медаль, олимпийн дэвжээнд дэлхийн чансаатай бүх гэдгийг үргэлж харуулдаг долгор живийн отхон жаргал мөн цагаан хайрхан сум. Уул ус тэгшэрсэн үзэсгэлэн сайхан цагаан хайрхан нутгаас олимп, ТV дэлхийн хэмжээний тамирчид ийхүү олноор төрөн гарсаар байна. Завхан нутагт одоо хамтдаа ууланд аялдаг, авирдаг. Одоо алаг уулын пөрөв гэж одоо манай завхныхаа амтахгүй. Тийм сайхан залуутай одоо хоёулаа хамт авиралтай хийгээд амжилттай хоёулаа авиралтай хийгээд тэр уулын одоо битгэрийн авиралтын одоо гол онцлог нь гэвэл одоо тэр Коржневский ууланд одоо монгол хүн өмнө нь авираагүй байсан уул байгаа. Тэгээ монгол хүний мөрийг анх гаргаж дээр нь монгол түмнийхээ одоо төрийн далбаагаа мандуулаад сумынхаа одоо түүхт 100 жилийн ойдон зориулсан манай сумын одоо шинээр гарч ирсэн ийм сайхан тугийг одоо тэр сайхан уулын орой дээр мандуулаад тэгээд ирсэн байгаа. Төрлөх цагаан хайрхан сумынхаа нэрийг төрийнхөө наадамд дуудуулж, олон жил мордон хурлуулж, торгон жолоог нь өндөр төргөж яваа Монгол улсын тод манлай уяач Цан Дэлэг, Чулуунбаат, Жаргал нарын хурдтай хиймэртэй уяачид цагаан хайрхан нутагт олон бий. Алтан туурдын тоослол ганцхан тэнгэр төртийн инлээ гэж одоо хөгшчүүл ярьдаг. Дээр үед бол одоо морь уйж байгаа, морь уяач уйж байгаа хүнийг төрийн ажил хийж гэж үздэг байсан. Тэгээ манай цагаан хайрхнаас ихэд одоо ингээд 3 тод байна. Тэгээд энэ бол одоо бидний бас бахархал. Нийт Завхан аймгийн цагаан хайрхан сумынхаа 100 жилийн ойгоор бүх цагаан хайрхнаас одоо гарал үүсэлтэй тэр нутаг оронд ажиллаж амьдарч байсан хүний одоо холбоотой бүх одоо хүмүүстэй 100 жилийн баярын мэнд хүргье. Ер нь бол хурдан морины одоо энэ их өв соёл болсон олон зуун жилийн одоо монголчуудын хадгаж үлдэж байдаг морины соёл төр дундаа бол хурдан морь унах, уялцах, за мөн одоо өсгөн үржүүлэх, хурдны чиглэлийн адууны одоо үржил хийх ажлыг үндсэндээ 20 гаруй жил одоо ахтайгаа хамтран хийж байгаа. За манай сумууд чинь
Шадар гэж хүн байсан, Шонгоо Авармэд гэж хүн байсан. Өндөр Бадарчин Савдмор гэж манай аймгийн наадмын төрүүлж исэн манай сумаас. Бас тийм сайхан морд бол манай сумд бий. Сэротэ ягаанууд гэж бас нэртэй алдартай тийм хордон ах дүүсээрээ хорддог тийм адуунууд байсан. Намайг жоохон байхад. Жаргал ахын одоо уйж сойжсэн морийг бол анх одоо унж бас сурдлуулж байлаа. Морилоо ороход бол одоо ах хоёр бол их л бас жоон дурамчхан байсан. Гэхдээ одоо яах чаргагүй бас энэ хүмүүсийн үргэлжлэл, энэ сайхан бий болгосон адуун сүргийг үржүүлээ цааш нь авч явж байгаагийн хувьд бол одоо бол манай хоёр бол бүх зүйлээр дэмжиж байгаа. Бүх юмыг одоо бас аль болох бүтэх талаас нь зааж зөвлөж тэр талаар нь одоо зааж зөвлөж байна да. Дуу гэдэг бол хин хичээл зүтгэл гаргаж гээ. Түүний дагуу одоо хурдан морин бас сайхан айрагдаж төрүүлдэг юм болов гэж боддөг штэ миний хувьд. Заав доржуул гэдэг хүн маань одоо цагаан хайрхны ерөнд Ахмад маягийн улсууд бүгд андахгүй. Миний аав цагаан хайрханд одоо яг тэр үедээ бол ер нь л морь сойдог хамгийн том уяач нь. Манай аав аймгийн баяр наадам бөгөөд бүсийн наадамд одоо 8-9 төрөө авсан байна. Айрыг авсан байна. За манай бол хурдан морийг одоо гатгах, самнах ийм имийг бол одоо маш одоо эзэмшсэн, төгс эзэмшсэн ийм гатгуурчин ийм хүн байсан. За ер нь бол хавар болоод манай одоо гашааны иргэн тойрон бол зөвхөн л ийм одоо адуу уяатай байдаг байсан. Манай аав сумын зам буйгүй гэдэг хүн. Эсо би баг байсан да. Хамгийн сүүлийн наадмыг л авд нэг бор улаанхтай бор үргээр шагнуулаад авч яхин мэдх юм да. Яг намайг багтал сум 6-7 төрөөсөн гээл энэ үеийнхэн хөвчүүдээр ярьдаг юм. Хурдан морины нуруунд дээр өссөн чирээхэн голд. Тэгээ миний буурлаа бол одоо мундаг уяач байсан. Манайх ч одоо бол бандарчийн хардгууд гээд ийм сайхан хурдан мордууд сумдаа төрүүлнэ, найрагдана юм байлаа. Тухайн үед бол одоо сөр хотын ягаанууд, баасангийн борууд, гал хайн цавдрууд, банчингийн алгууд, за тэгэл хумбуудаа, мэндугай, за хөрүүж алгай, за тэгэл хан цэрунгай, за тэгэл хар нүдэн тайвангай, за өөрчин одоо ингээл тухайн үед бол бас сайхан уяачд байлаа. Өвөө минь бүрийн банзрагч гээд одоо бас цагаан архны одоо хэдэн алаг морьтой тэгэл тэр гүрний тохоод хэдэн морь юунаас уйн. Одоо тэгээ өвөөгийнхэн залуун чалаа бас олгож би бас энэ ч морь сонирхдаг араб англи морь үржүүлгэн өвөлдөө бас юунд хийдэг. Хошууч мэргэн бэсийн хошууны домогт бөх чойндон арслан, даншгийн зан аяа зан аюуш, түүний хүү улсын начин жамин, асаг зан химээгдэх улсын начин жамбалдарж, ардын цэргийн арслан баттогдох, аймгийн арслан гинтэн сүрэн нарын домогт бөхчүүдийн залгамж халаа болсон эд хаваан гайхуулж ир бэрэн тэгширч ява удамт залуу бөхчүүд уугуул нутгийнхаа нэрийг өндөр төрөсөөр явна. Өвөөгийнхаа тухай ярихад бол Дамбийн жамбалдарж байд. 1914 онд төрсэн Монгол улсын начин цолыг авахтаа бол 1941 онд бол улсын арслан Гулцгай хэмээх дамжин арслангаар тав давж Монгол улсын начин цолыг хүртэж байсан ийм сайхан бүх хүн байсан. Энэ биш гээд манай аавын ах сумын зан одоо ингээд отхон суманд туур тууж яваад отхон суманд ах төрүүлж сумын зан цол хүртэж яасан ийм сумын наадамдаа бас сумын зан цолоогоор унтаа баталсан ийм хүн байсан. Би 2013 онд цагаан архан сумдаа сумын наадамд одоо өөрийн аавын ихчийн хүүхэд болох эдэр мөх ахтайгаа үзүүр төрөнд одоо 2 залуу бүх одоо үлдээд төрүүлж сайхан сумын зан цол 20 наснда хүртэж байлаа. Миний урд бол Монгол улсын начин жамбалдарж, Монгол улсын начин жамин одоо жамингоо бол одооныхоор бол харцаг солтой 6 давж 2 өсгөдөр начин хүн. Тэгээд миний дээр одоо энэ цагаан архиныхан бөгөөд завхныхан бүгд анддгумдаа танхай цоохор гэж гиндэн сүрэн гэж арслан гиндэн сүрэн арслангаас 35 жилийн дараа би цэргийн наадам төрүүлж арслан болсон гэж манай нутгийнхан ярьж ирсэн. Миний цол медалгыг нутгийн хүүхдүүд маань үнэхээр
өргөн дэлгэр сайхан хийсэн ах トゥ төрөл саад энэ нутгийн гихчнээ төмөн хүүхдүүд чин сэтгэлээсээ цуглаж оролцож өстө өргөн болсон ш. Би Дархан уулын одоо жудагийн шгшээд 71 барилддаг байсан. Нэр нь яг 10 сум төрүүлсэн. Суманд л бол. Цагаан хайрхан сумынхаа одоо хэд доон гэдэг нэг л удаа очсон. Нэг удаа очиод төрүүлээл ирсэн. Аав ер нь бол тийм зайлж усгадаг, тонгордог, содгоо тонгороотой. Ерөнхийдөө тийм ухсраа мэхтэй ер нь тийм л бүх байсан. Би одоо яг 18-тай сэрэг татчихад орд. Карантины баяр гэж сэргүүд хоорондоо карантины сэргүүдийн нэг тийм барилдаа болдог байлаа. Тэнд барилдгээд ихтэй барилдаад. Тэгээ тэн дээрээ төрүүлээд. Тэгээ тэрнээс хойш нэг барилддаг хүн боллоо. Тэгээ сэргийн 3 жил явах жоохон ноцолцсон. 73 он татагдаад. Тэгээд 73 оны баяр цагаан хайрхан сумдаа төрүүлж. Анх сумын зан авсан. Баян хонгорын 3 бүлэгт баян бүлэгт зүүн наадмны үдаарад нэг барилдсан 64 барилддаг байсан. Тэгээ нэг 5 даваад вордохгүй тэг сумын зантай үлдээд тэр үндон тийш. Тэгээ яг нэг сумын начин гүйлдэг тийм л баг. Одоо миний аав бол Завхан аймгийн цагаан хайрхан сумын харьяат цэргийн арслан Баттогдох гэж одоо мундаг сайхан хүн байгаа. Яг Завхандаа бол ер нь барилдсан барилдаан болгондоо бараг төрүүлдэг хэмжээний тийм яг эд үеийн байсан юм шиг. Тэгээд ер нь бүх хүн гэж яг аавыг л хэлдэг юм байл гэж ойлгодог байсан. Тэгэл тэр цаг мөчөөс хойш л өөрийгөө ер нь барилт нь ямар ч байсан бүх болох ёстой гэд. Угаасаа ч бас спортоор аягүй их дуртай хөвгтэйсэн. 19 наснаас хойш барилдаад 21 настайдаа сумын занц аваад фитнес спорт руу одоо бие хөгжүүлэх ер нь бол хүчтэй байх хэрэгтэй юм байна. Бие хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодоод орсон. Тэгээл ер нь тэнцэнэ үлдээл. Одоо бодибилдингийн спортоор Азийн аваргаас нэг алтан медаль, хошоо мөнгөн медальны шагналтай. Манай 32 дугаар төгсөл бол одоо бидний үе тэнгээс одоо барилдаж байгаа бас олон сайхан залуучууд байгаа. Бид нар одоо багаасаа бас мөнгө эрдэнтэйгээ бас хоньны вилчээр дээр бас багаасаа бүхэл сонирхолтой барилдаж өссөн. Сонирхлоор Улаанбаатар хотоос үндэсний өвхийн бэлтгэл хийгээд тууштай сайхан явж байна. Манай Дашуугийн Батаа гэдэг хүн байсан. Манай ээж чинь Дэмчгийн намжламаа гэдэг. Манай ээж чинь улсын чинь Жамбал дээр жиодмын хүн баг. Манай авчаас дээх үедээ цэрэгт доронт руу цэргийн албааж цэргийн цол авч яасан гэж өөрөө дэмэрхүү ярьдаг байсан. Тэгтээ тийм бас бүх удамт. Энэ төмрийн багш Даштава гэдэг тийм чөлөөтийн багш байсан. Тэр багшаа бэлтгэл сургууль секцэнд анхудаа яваал. Тэгээл ер нь бүхийн нөгөө гараа гэл тэндээс ер нь ихэлсэн. Хошуу нутагтан алдартай Данжгийн гоц мэрэгэн харваач Жадам хэмээх домогт мэрэгний үр хойч болсон мэрэгэн харваач цагаан хайрхан суманд олноор төрөн гарч үндэсний сурын харвааг сонирхогч залуусын тоо улам өссөөр байгаа нь нэн сайн шалтай. Төрлөх сумын 100 жил энэ нард хурдгширсан их сайхан жил болж байна. Тэгээд одоо нийт нутгийн анхан дүүстэй төгсөгчдийн холбооны төлөөлөд болон хувьяасан 100 жилийн айн баярын мэнд хүргье. Завхан аймгийн цагаан хайрхан сумын Банзрагч өвгтөө Үлзэн хоёрын бага охин Ундармаа, том охин Должоо хоёр байна. Өөрөч зээ өөр хүүхдүүд нь дөө хэцэг болон өөрийнхөө ээж аваар өдий хүртэл бахархаж явдаг. Төрлөө сумынхаа 100 жилийн үед нутгийн зан олондоо баярын мэнд хүргье. За ингээд долгор сүрэн багштай ангийнхаа хамт олонд бас 100 жилийн баярын мэндийг хүргэе. За Баасангүй багштай ангийнхаа хамт олонд 100 жилийн баярын мэндийг хүргье. Миний ээж Ванчиг Огта Зэрэнхүү цагаан хайрхан сумын уугуул цагаан хайрхан сумаас төрсэн анхны сэхэтнүүдийн нэг анхны эдийн засагч тийм хүн байдаг юм аа. Шургын өртөөний дээр Ванданы версэн Дамби гэж миний тэр өндөр өвөө маань Ванчиг, Аюуш, Жамц, Норжин гэдэг 4 хүүхэдтэй хүн байсан байдаг. Тэгээ өнөөдөр бол тэр 4 хүнээс
салбарлсан 47 айлын хүмүүс энд цуглаад цагаан ярхан сумынхаа түүх 100 жилийн ойг яаж оролцох вэ? Яаж тус нэмэр болох вэ гэдэг юм ярилцаа сууж байна. Ганга аттууны айргийн амтанд сүлээгдээ ээжийн цайны цацлын суун тусалд мөнхөрсөн эцэг аргадан шудар надуусаа нутгимэн ширэгэн боллоо. Архичаагийн Баатгар, Эрэндоо, Цэвгжөө гэж 3 охинтой байсан. Тэр 3-ын төлөөлөл болон үр хүүхдүүдээс нэрээд Завхай аймгийн Цагаан ярхан сумын 100 жилийн ойн баярын мэндийг хүргье. Манай аав болохоор морь барьдаг, уйдаг. Тэгээ би ихээс ерөөсөө өвсүүлээ. Би айлын том нь. Одоо тэгээ ямар ч гэсэн морьныхаа хөшөөг бид нар босгож одоо энэ 100 жилдээ зориул бид нар ямар ч гэсэн бэлэг барьгээд одоо бид нар тэгээ бүгдөө л гар бие оролцоод байж байна. жилийн өргөн дэлгэр маш сайхан болж байна. Маш олон наадамчид нутаг орноо зориод ирсэн байна. Өнөөдрийн 100 жилийн баяр наадмын нэг онцлог арга хэмжээ бол цагаан ярхан сумаас төрсэн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчид номын баяр хийсэн явдал бол онцгой сайхан байлаа. Тэгээд өнөөдөр дуу маань явлаа, номын маань нээлт боллоо. Ах トゥ төрөл төрөсөд анд нөхд маань хүрэлцэн ирж маш сайхан аз жаргалтай, баяр баясгалантай энэ өдрийг угтаж байгаадаа туйлын их баяртай байна. Сумын наадам хотолцож явах зур ян уулынхаа ангирт яруу найргийн хур буусан сайхан номын баяр болж номын баярт маань ирсэн ахан дүүс, анд нөхөд, нутгийн олон хамаатан садан бүгдэнд нь баярлалаа. Шороотынхоо хөндөд тод манлайныхаа сайхан мялалгыг нутгийн ард түмэнтэй сайхан хуваалцаж, сайхан наадаж, мордон сайхан хурдаж, жороо морных нь уралдаан, госын уралдаан гэдэг сайхан үзүүлбэрүүд явагдлаа. Нутгаан зорж ирсэн олон сайхан хүмүүс сэтгэл сайхан өндөр сайхан баярлж байна. Нутгам нь бас зунчлах сайхан байна. 16 дугаар төгслөөс 100 жилийн баярын мэндийг хүргэе. Төрж ирсэн нутгийн маань түүхт 100 жилийн болж байна. Тэгээд 100 жилийн маань маш сайхан өргөн дэлгэр сайхан болж байна. Нэгэн зууны одоо буурал 100 жилийн түүхийг илээсэн сумынхаа одоо нийт ард иргэдэд сайхан надаарай.
та бүхэндээ бас эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За өнөөдөр төрлөх нутгийн маань түүх 100 жилийн тохиож байна. Өнөө маш сайхан одоо цагаан гарын таатай нөхцөлд хүн зон олноор цугларсан хол ойрын одоо жочин гүйчэд энэ сумд төрж өссөн одоо олон зуун хүн бол одоо энэ сумынхаа 100 жилд хүрэлцэн ирж оролцож байна. Цагаан арган сумынхаа шороотын одоо хөндөд хурдан морины 6 насны одоо уралдаана амжилттай сайхан зохион байгуулж дууслаа. Та бүгд маань цацгаан очирван шиг ангилзаж ширээгийн гол шиг одоо гэлж бас ийм сайхан одоо ажил амьдрал нь үргэлж цэцгэлж явах үлзээтэй өрөөлийг өргөн барьж түүх 100 жилийн баярын мэндийг хүргэж байна. Эрхэм хүндэт наадамстай эрхэм улсын их хурлын гишүүд зочид төлөөлөгчдөө хүндэт зочдоо хангаагаа боссон хүчтэй сайхан байгальтай босгүй их авиас билгийн эдэд эрдэмтэн мэрэгдүүлээ их сайхан нутгийн гадууламжийг сахин ажиллаж амьдарч би хөдөлмөрч ард иргэдээ одоогийн нутгийн их дэлхийн хүнцгэн бүрцoogaa эдэг нэгтэй нутгийн ахын дүүсээ нэгэн зууны бүрэлдэхийг хилээж байгаа отгон хайрхын уулын өшөөч мөргэн засгийн хөшөөний 312 жилийн бос хөшөөний гадгалуун нутаг болох цагаан хэмжүүд бидний төрсөн сайхан нутаг түүх сайхан сумын маань 100 жилийн инхөө тахаж байна. Сая жилийн тэртээ их нутгийн газар шорон мянган жилийн түүхийг хураалсаар цагаан хайрхан түмэн ийхүү 100 жилийн баяр наадман ёслол төгөлдөр эхлүүлж 100 жилийн их баяр цэнгэлээр дүүрэн байна. Сумын наадмын торгон дивжээгийн өн галгалан чимэх цагаан хайрханчууд ямар их аз жаргалтай, ямар их хөв өрөөлтэй ард түмэндээ. Бомогт хурдан бүлгүүдийнх нь тоос тэнгэрт өргөгдөж нар алтруулсан. Эрхий мэргэн харваачдын цэц мэргэн онох үе төгөлдөр. Эд хаван гайхуулсан удамт бөхчүүд нь уулсан өргөж дэвэн дэвсээр ийхүү цагаан хайрханчууд 100 жилийн наадмаараа жаргал төгс наадцгааж